Улаан суулт 3 минут нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хөдөлмөрийн цахим ярамгт ажил хайгч иргэн болон ажил олгогчид хэрхэн оролцох талаар мэдээллийг бэлтгэлээ. За хөдөлмөрийн хамгааллын яамны зүгээс цардахлын эсрэг хамтдаа халамжаас хөдөлмөр шилжийн урайнд зохион байгуулж байгаа цахим яармаг маань 2021 оны 5 сарын 8-наас 5 сарын 24-ний хугацаанд зохион байгуулж байгаа. За энэхүү цахим яармаг маань expomongolia.org Career Expo гэсэн энэ цахим платформын дор зохион байгуулагдаж явагдаж байна. За цахим өдөрлөгийн гол зорилго маань бол мэдээж цардахалтай уялдуулаад ажлын байрны захиалга өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,000-аар за ажил зуучлагдсан иргэдийн тоо 3,083-аар буурсан байгаа. Тийм учраас цаашид хөл хорой одоо тавигдсантай холбогдуулан захимаар одоо ажил зуучлах, ажилд анх үйлчилгээг бол төрийн үйлчилгээг захимаар орон даяар зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээнд маань бол ерөнхийдөө 21 аймаг 9 дүүрэгт байгаа болон Улаанбаатарын бүхий л одоо ажил хайжгаа иргэд хамрагдах бүрэн боломжтой. За дээрэс нь энэхүү арга хэмжээнд бол тодорхой мэдээллүүдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой за мөн ажил олгогч ажилтан нарын одоо цаашид анхаарах ур чадвар эрхийг нэмэгдүүлэх үү, ажилтны одоо 21-р зууны ажилтны онцлог тэдгээр тохирсон хүний нөөцийн бодлого чиглэлд тохирсон мэдээллүүдийг бас олгож байгаагаар бол онцлог байгаа. За expomongolia.org Career Expo-ро ороход шинээр бүртгүүлэх юм зэс байгаа. За энэ рүү ороход бол ажил олгогчоор бүртгүүлэх үү, ажил хайгчаар бүртгүүлэх үү гэсэн юм хоёр сонголт байгаа. Ингээд ажил олгогчоор хэрвээ бүртгүүлээд ажлын байрнаа зараа болон ажил олгогчийн тодорхой мэдээллүүдийг олохыг хүсвэл тодорхой одоо танхим үзэсгэлэнгийн танхим хүлээж байгаа. Энэ дээр бол ажил олгогчийн мэдээлэл шинээр одоо ажлын байрны захиалгуудаа оруулах ийм бүрэн боломжтой байгаа. За дээрэс нь ажил хайж байгаа иргэд цаг товлох, цахимаар цаг товлож ярилцлагыг онлайн хэлбэрээр хийх ийм боломжийг бол бас бүрдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар цахим одоо сайтд маань бол 7500 гаруй хүн зочилсан байна. За нийтдээ 148 ажил олгогчийн 1098 ажлын байр бол зарлагдсан. За өнөөдрийн байдлаар нийтдээ 131 ажил хайж байгаа иргэн ажил олгогчтойгоо захимаар цаг товлож ярилцлага хийхээр товлогдсон байна. Ингээд мэдээж энэ хугацаанд бол шинээр ажлын байр ажил хайгч нь ажлын байраар хангах ийм боломж бас байгаа. Дээрээс нь өдөр болгон шинээр ажил олгогч шинэ ажлын байр зарлах мөн ажил хайж байгаа иргэдийн тоо бол өдрөөс өдөрт бас өсөн нэмэгдэж байна. Тийм учраас энэ хүү одоо цахим арга хэмжээнд маань идэвхтэй бас хамрагдаж ажлын байраар хангагдах юм боломжийг бас бид хүн олгож байна.